Сайн байцгаана та бүхэн өнөөдрийн мэндийг хүргэе. Бэлгүнэ байна. За сүүлд 2 сарын өмнө бичлэгсэн байгаа. Гэхдээ ер нь сүүлийн нэг жилийн турш бичлэгээ тууштай өдөөсөө хийгээгүй байгаа. Ягаад гэвэл ер нь 25-наас хүрэхлээр 25 насны амьдралын хямрал гэж юм тохиолдсон мөлий. Тиймэрхүү юм тохиолдоод одоо л гайгүй болоод бүх юм жигдрээд манай ажил маань ч гэсэн ер нь жигдрээд нэхэлсэн байгаа. Тэгээд одооноос яг энэ бичлэгээс хойш 7 нэг болгон бичлэг хийх байгаа. Тийм учраас та бүхэн миний channel руу 7 нэг болгон орж ирээд бичлэгээ үзэж байгаарэ гэж хэлмээр. За өнгөрсөн 7 хоног над руу нэг охин Instagram-аар мессеж явуулсан байгаа. Тэгээд энэ охины асуусан энэ хүнсэн асуудлын дагуу энэ бичлэгээ хий гэж бодлоо. За тэгээд та бүхэн уншдаг. Сайн байна уу? Би энэ жил 12 дугаар ангид төгсөж байгаа юм аа. Танаас зөвлөгөө авах гэсэн юм. Би зөвхөн хичээлээ хийдэг байсан болохоор цаашид юу хийж бүтээх ёстой, юун дуртай гам мэдэхгүй. Болохоор одоо шавар суучихсан юм шиг санагдаж байна. Монгол суурийг гэхээр одоо залуу байгаа дээрээ гадаад орнд сурч юм үзэж нүд тайлах хэрэгтэй юм шиг санагдаад Солонгос явж сурыг гэхээр хэлний оноогүй болохоор gap year эсвэл хэлний бэлтгэл явах боломжтой байдаг. Ийм тохиолдолд яах хэрэгтэй вэ? Та зөвлөж та өөрийнхөө туршлага дээрээ үндэслээд 10 жилээ их сургуулиа төгссөн дараа яах учраа олохгүй байгаа хүмүүст зориулаад бичлэг хийгээд өгөх боломж байна уу гэж байна. За ер нь мэдээж хэрэг энэ одоо асуудал дөнгөж төгсөгчдийн дунд толгоонд хэрэгэлдэг нийтлэг асуулт байх гэж бодож байна. За би төгслөө одоо юу гэж гэсэн бодол аяг орж ирдэг. Гэхдээ яг хүн болгоны толгоонд иймэрхүү бодлол орж ирэхгүй зарим нэгэн одоо хүүхдүүд одоо урлагийн гэр бүл болол урлагийн хүн болдог те. Бүр би багасаа цагдаа болно гэсэн цагдаа болно гэж бодож байгаа хүмүүсд төгсөнгүүтээ цагдаагийн академид явдаг ч юм уу те. Харин яг энэ бүх хугацаанд зөвхөн одоо хичээлээ хийжсэн ч юм уу те одоо нэг өөр зүйл төрөөс анхаарал хандуулаагүй юун дуртайгаа мэдэж авлаагүй хүмүүсд яг яах ёстой вэ яавал дээрээ гэсэн талаар бүгдээр энэ бичлэгэн дээр ярилцъя гэж бодож байна. За ирэх 10-аас 12 жил та бүхний амьдралын хамгийн чухал онцлог байх байгаа. Энэ хугацаанд хийсэн бүх зүйл та нарыг яг ямар төрлийн хүн болох вэ? Бас дээрэс нь юу гэж амьдрах вэ? Та нарын мэргэжил чинь юу байх вэ гэдгийг бүгдийг тодорхойлоод өгнө. Тэгэхээр энэ хугацаанд та бүхний одоо анхаарлаа хандуулах хамгийн гол 2 зүйл бол та нарын хувийн хөгжил болон боловсрол гэсэн зүйлүүд байгаа. За тэгээд та бүхэнд өгөх хамгийн анхны болон хамгийн том зөвлөгөө нь юу юм бэ гэхээр яарах хэрэггүй. Та бүхэн яг өөртөө яг одоо яг юунд дуртай, юу хийвэл аз жаргалтай байдаг, яг ямар төрлийн зам сонгож тэрийнхээ араас явах вэ гэдгийг мэдэхгүй байгаа бол тэрийг мэдэх гэж яарад хэрэггүй. Хүний хүсэл сонирхол нэг өдрийн дотор тодорхой болчихдоггүй. За тэгээ миний одоо хүмүүсүүдийн ажилласнаар бол бас миний найзууд дундаас нэг өдрийн дотор те за энэ л зүгээр юм болов гэж бодоод нэг юм сонгоод те дуртай ч юм уу дургуй ч юм уу тэр нэг зүйл сонгоод эсвэл ээж аваахаа шахалтаар одоо өөрийнхөө дуртай биш ээж аваахаа дуртай зүйлийг сонгоод сурсны дараагаар одоо нэг хэсэг хугацааны дараа тэрэндээ маш дургуй ердөөсөө сурч чадахгүй маань үзэн ядаж байна ч юм уу те тэгэж бодоод орхисон хүмүүс зөндөө байгаа. За бас дээрэс нь тэрийг өргөжлүүлээд сураад те тэгээ тэрүүгээрээ дараа нь төгснөхийн дараа ажиллаад ердөөсөө миний зүйл биш юм байна. Ийм зүйл хийгээд би ердөөсөө аз жаргалтай амьдарч чадахгүй юм байна. Ердөөсөө би тэгс чадахгүй юм байна гэж ярьсан хүмүүс зөндөө байгаа. Бас дээрэс нь дургуй зүйлээ маш удаанаар хийх юм бол сэтгэл готролд ордог. Тэгээ бидний одоо амьдралын хамгийн чухал зүйл маань юу юм бэ гэхээр дуртай зүйлээ олж дуртай зүйлээ хийж амьдрах байгаа. Тийм учраас та нарын хүсэл зорилго тийм ээ тэр зүйлээ олох маань хамгийн чухал байгаа. За би та бүхэнд өгөх 2 дугаар зөвлөгөө болол яг одоо ямар мэргэжил сонгох яг юунд дуртай яг ямар замаар явахаа мэдэхгүй байгаа болол gap year буюу 1 жилийн татвалгаа авал маш зүгэй гэж хэлмээр байна. За хүсэл яг юунд дуртай те хүсэл сонирхлоо нэг өдрийн дотор олоо мэдчихэд маш хэцүү. Тэгээ бас дээрэс нь би яг 11 дугаар анги тэр үед 11 жилдээс 11 дугаар ангиад төгсөөд бодож ирсэн л да миний таньдаг охин gap year аавн тэгээ ийш тийш яваад янз бүрийн ажил ингээ ярьж исэн. Би ч гэсэн ингээд үзвэл ямар вэ гэж бодчихсэн ч гэсэн за цагийн гарц юм байд хурдхан шиг сургууль дааад хурдхан шиг төгсөе гэж бодчихсан. Гэхдээ яарах бол хамгийн буруу зүйл гэдгийг би одоо багч цусандаа шингэтлээ ойлгосон байгаа. Тэгэхээр та бүхэн яаралгүй өөрсдийнхөө дуртай зүйлээ олж авахд нэлээд цагийг заавыг зарцуулаарай. Тэгээд яг мэргэжил сонгох маань нэлээд том алхам байгаа. Тэгээд мэргэжил сонгох юм бол та бүхэн цаг хугацаа зарцуулсан, мөнгө төгрөг зарцуулсан. Тийм учраас энийг болгоомжтой. Тэгээд янз бүрийн зүйл туршиж өөрийгөө яг юунд дуртай байгаагаа мэдэж авчаад сонгуул зүгээр юм болов уу гэж бодож байна.
За 1 жилийн тасалгаа буюу gap year авахын давуу талуудын талаар ярилцъя бүгдээрээ. За gap year-ийн холбоо гэж байдсан билээ. Тэр хүмүүсүүдийн тайлбарлаж байгаа бол gap year гэдэг нь практик мэргэжил болон хувь хүний ухамсарыг гүнзгийрүүлэхийн тулд их сургууль болон ахлах сургуулаа төгссөний дараа авдаг 1 жил гэж хэлсэн байгаа. За тэгэхээр ер нь бол сургууль сурж байхдаа те дандаа ээж авахын хажууд байдаг. Тэгэхээр ер нь тиймүүд болохоор нэг тийм шин янз бүрийн тийм хэцүү одоо юу гэдгийг өөрөг чинь шалгасан тэгээ шалгууртай тийм ситуацид ороход хэцүү, өөрийгөө таньж мэдэх шин зүйл одоо experience хийх аюу хэцүү байдаг. Тийм учраас тийм тохиолдол байжгаад одоо өөрийнхөө комфорт зон буюу байдаг байдлаасаа гараад янз бүрийн хийж үзэх те амьдралыг өөрийгөө болон дэлхийг шинэ нүдээр харах одоо өөр өнцгөөс харах боломжийг олгох 1 жил юм аа гэж одоо ойлгож болно. Харамсалтай нь одоо маш олон хүмүүсүүд дээр үеийн сэтгэлгээ дээр одоо хүртэл байгаа ахлах сургуулаа төгсчөөд шууд их сургуульд орохгүй бол энэ ингээд сургуульд одоо хүртэл явдггүй юм ч юм уу те нэг тийм буруу байдлаас нь харах нь айгүй нийтлэг байдаг. Гэхдээ одоо 2020 он өнгөрч чинь одоо намайг бараг төгсж ахтал тиймэрхүү байсан те тэрнээс хойш бараг 10 жил өнгөрчлөө. Тэгэхээр одоо бараг он цагтаагаа хамт алхвал зүгээр бол юм болов уу гэж бодож байна. Та бүхний ээж аваа ойлгохгүй байх юм бол ойлгуулах талаар нь тайлбарлаад өгөх хэрэгтэй. Би одоо ирээдүйдээ ийм юм хийхийг хүсэж байна. Тэрийг мэдхийн тулд би одоо 1 жилийн турш ингээд янз бүрийн хийя гэд тайлбарлаад өгөх юм бол ойлгохгүй хүн гэж байхгүй. Одоо манай ээж авч гисэн одоо 60 гарсан хүмүүс тэгээд ер нь намайг ойлгохын тулд би тайлбарлаад өгөх юм бол тэр бүх зүйлийг хүлээж авдаг. Тийм учраас та бүхэн ойлгохгүй байх юм бол тайлбарлаад өгөх хэрэгтэй. Одоо өөрсдөө ч гэсэн энэ талаар судалгаа хийгээд та нар ээж авдаа ойлгуулад тэгээ ийм байна би инхийг хүсэж байна ийм зүйлийг хүсэж та бүхэн намайг дэмжээч гэж хэлэх юм бол өөртөөхөө хайрт хүүхдэд дэмжих байх гэж би бодож байна. За хамгийн түрүүнд gap year хийснээр та бүхэн амьдралыг өөрөөр хардаг болно гэдэгт би итгэлтэй байна. За сургууль байгаа хүүхдүүд мэдээж яриг гол зорилго нь бол хичээлээ хийх, онц дүн авах, тэгэл багш нарынхаа ээж аваахаа өгөнд орох сайн хүүхд байх гэсэн зүйл байгаа тий. За тэгээд ер нь бол тэр хүрээлээсээ гараад gap хийж байхдаа та бүхэн янз бүрийн ажил хийнтэй янз бүрийн ажил хийгээд янз бүрийн хүмүүстэй уулзна. Тэгэхээр ер нь бол амьдралыг өөр өнцгөөс хараад эхэлдэг. Тэгээ өөр өнцгөөс хараад эхлэхээр за ийм юм байдаг юм байна шүү те. За ингэж энийг хийвэл зүгээр юм байна шүү ч юм уу те. За ийм боломжууд байдаг юм байна гэд. За тэгээд бодоод эхлэхээр явандаа та бүхний зорилго чинь илүү тодорхой болоод өгнө. Зорилго чинь тодорхой болохлээр тэр зорилготой хэрхэн хүрэх үү гэсэн арга зам нь ч гэсэн илүү тодорхой болоод өгдөг. За тэгээд та нар gap year авч байхдаа хамгийн гол нь өөрсдийнхөө одоо юу нэг комфортны зон буюу одоо байгаа байдлаасаа шал өөр тесэрсэн одоо өөрөөс чинь маш олон юм шаардсан одоо тийм газар ажиллавал зүгээр шүү гэж би хэлмээр байна. Одоо өөр зөндөө гоё сонирхолтой зүйлүүд газрууд байгаа штэ. Одоо юу гэдгийг жишээлбэл UB password эсвэл тэр нөгөө volume plus л за ямар ч хэсэн та нар team сонирхдаг болол team газрууд руу очиод ажиллаад үзээрэй. Эсвэл одоо юу гэдгийг өөр янз бүрийн албан газар биш очиод үнийн нөөц дээр нь очиод би танаад ингээд юу гэдэг үнгүү та нарт ингээд туршлага судлах байдлаас ингээд та нар ажиллаж болох уу гэж асуугаад өөрийнхөө дуртай дургуй зүйлээ яриад байх юм бол үгүй гэж хэлэх хүн бараг олдохгүй байх гэж үзье. За үгүй гэж хэлсэн ч гэсэн шандрахгүй яваад авах хэрэгтэй. Анх нөгөө Шангрила сочи буудал нэгдэж байхад би ээжигээ дагуулаа. Тэр үед би хүнтэй харьцаж үзсэн мэддгөөстэй ээжийг шалж байгаа дагуулж яваад тэгээ Шангрилагийн хүний нөөцөөр очиод би танаад ингээд интернет ажилламаар байна гэж хэлжсэн. Тэгээд намайг авцсан. Тэгэл тэнцээ ажилласнаар маш олон төрлийн гой зүйлүүд би харж ирсэн. Ингээл янз бүрийн гой хоримнууд хийгээл одоо юу гэдгийг том албан газрууд өөртөөхөө ивентүүдийг хийдэг байсан. Тэр бүгдийг хараад за ийм ч юм ивэл гоё юм уу, тийм ч юм ивэл гоё юм уу гэж бүгднийг хараад надад тийм гоё санаанууд төрдөг байсан. Тэгэхээр та бүхэн ч гэсэн өөртөнд чинь өмнө суралцах зүйлтэй газар очиод ажиллавал зүгээр гэж бодож байна. За тэгээд тийм газар очисоор та бүхэн шинэ зүйлүүдийг нээж олно те. Бас дээрэс нь дээр чи ажиллаж байгаа хүмүүстээс маш олон янзын зүйл суралцаж аваад туршлага хуримтлуулна. За ингээд туршлага хуримтлуулаад яваад ахлаар яванда та нар яг юу хийх чинь тодорхой болоод эхэлнэ. За ингэхдээ та нар дээд боловсролтой хэрэггүй юм сурч цаг хугацаа өрөхгүй олон сая төгрөг өрөхгүй байх нь байна. Тэгэхээр энэ талаар сайн бодож үзээрэй гэж хэлмээр байна. За тэгээ ер нь бол миний бодлоор миний туршлага дээрээс те нэг хүн нэг л газараа байгаад ах юм бол ердөөсөө хөгждөггүй юм шиг санагддаг. Өөрөөс чинь янз бүр юм шаардсан өрсөлдөөнтэй байдалд өөрийгөө оруулж өөрийгөө шалгаж тийм ээ янз бүрийн зүйл хийж үзэх хэрэгтэй юм шиг санагддаг. Тэгснээр та бүхэн одоо мэрэгжлийн янз бүрийн үн цэнтэй чадруудыг өөртөө шингээж авах нь байна. Бас дээрэс нь ер нь
дэлхий та бүхэнд юу санал болгож болох вэ? Одоо амьдрал та нар бүхэнд юу санал болгож болох вэ гэдэг бүгднийг мэдэж авах байх гэж би бодож байна. За тэгээд нөгөө нэг охин маань нэг бас нэг зүйл асуусан байсан. Монголдо байвал зүгээр үү, гадаад явбал зүгээр гэж хэлжсэн. За яг төгсөж байгаа хүмүүсд би хандаж хэлэхэд ямар нэгэн боломж олдох юм бол гадаад явах гэж зүтгэхээрэй гэж хэлмээр байна. За гадаад явж ирчээд янз бүрийн одоо туршлага хуримтлуулчаад Монголдо ирвэл айгүй зүгээр байдаг. За ер нь бол гадаад амьдрах хэцүү байдаг. Хэцүү тохиолдолд орж иж хүн өөрийгөө илүү ойлгодог ч юм уу те. Янз бүрийн тийм байдалд орж иж ситуацид байж иж та бүхэн өөрийгөө илүү нээж, өөрийгөө илүү ойлгож, юунд дуртай, юунд дургүй те. Илүү одоо боловсон хүн болдог юм шиг санагддаг. За Монголд тэгэх боломж байгаа ч гэсэн юу гэдгийг миний бодлоор Монголд байхад та нар ээж авахын хажууд хамгийн гол нь байгаа те. Тэгээ бас дээрээс нь Монголын одоо юу гэдгийг энэ тойролцох хүрээнд аягүй жижиг юм санагддаг. Тэгэхээр ер нь ямар нэгэн алдаа гаргаж болохгүй ч юм шиг тийм сэтгэл надад аягүй төрдөг байхгүй. Ер нь л бол ээж аваасаа бол бие дааж те тийм танихгүй тийм ертөнцөд байж янз бүрийн зүйл хийж ээж хүн өөрийгөө илүү ойлгодог юм шиг санагддаг. За тэгээд ер нь тийм л зүйлээс хүн өөрийгөө илүү нээж ойлгож тэгээ яг юунд дуртай дургу би ийм ситуацид ийм одоо ааш зан гаргадаг юм байна. Ийм ситуацид ингэдэг юм байна гэдгийг ойлгодог юм шиг санагддаг. Тэгэхээр боломж л олдох юм бол гадаад руу яваарай гэж хэлмээр байна. За тэгээд өөрийнхөө жишээн дээр бас та нарт ярьж өгөл та би яг яасны те анх англи очиод би мэдээж хэрэг өөрийгөө аяух төлөвлөдөг байсан. Ердөөсөө би хүнтэй ярьж чаддаггүй байсан байхгүй юу. Тэгэл за одоо очиод ингэж ярих хэрэгтэй гэл те. Тэгэхээр би ингэж илүү одоо нарай нүүрмгий болж эхэлдэг юм шиг санагддаг. За тийм болсон. Тэгэл дараа нь би Солонгос руу би ер нь Солонгост амьдраад Солонгос одоо дуучин муучинтэй гэрлэн гэж яг жоохон хүүхдийн бодлоо даа. Тэгтээ тэгж боддог байсан. За тэгэл Солонгост очиж амьдраад тэгээд за энэ юудээс би биш юм байна. Миний дуртай зүйл бол Солонгос биш юм байна гэдгийг ойлгосон байгаа. Тэгэл тэнцэн байхдаа би янз бүрийн хүмүүстэй уулзаад за ийм хүмүүстэй уулзах юм бол надад айгүй онцгой санагддаг юм байна. За ийм хүнд оролцох юм бол надад гоё байдаг юм байна гэдгийг ойлгосон. За тэгэл дараа нь би Birmingham гэдэг хотод Лондон руу нүүсэн. Тэр үед надад ямар ч мөнгө байхгүй айгүй одоо амьдрах газар ч олоогүй айгүй хэцүү байж байгаа. Тийм үед бас би мөнгө төгрөгөнд ямар ханддгийг, бие хэрэг даасан, хүн амьтантай яаж хайрцдгийг тэр бүгдийг бас ойлгож авдаг юм шиг санагдсан. Тэр үед байхад янз бүрийн ивэнтүүдэд айгүй оролцдог байсан. Тэрнээс би яг ингээд хүүхдүүдтэй хамт ингээд гар урдлал энэ төр хийгээд хүүхдүүд хичээл заагаад явах юм бол айгүй гоё яхаа байна гэж бодсон. Тэгээд тийм янз бүрийн газар ажиллаж үзээд энэ л яг миний дуртай зүйл юм байна шүү гэдгийг би одоо нээж авсан байгаа. Одоо нэгэд олцсон тэгээд бүх юм ингээд биелээ олцсон байгаа ч айгүй гоё байгаа. Тэгэхээр та бүхэнд би зөвлөж хэлэхэд боломж олдох юм бол гадаад яваарай гэж хэлмээр байна. Тэгээд тэнцэнээсээ суралцсан одоо авсан туршлагаараа Монголдо ирээд гоё юм хийж болно шүү дээ те. За тэгээд өөртөөхөө мэргэжлийг сонгох гэж төгсөх гэж том юм болох гэж өдөөсөө яарах хэрэг байхгүй шүү. Gap year авах, break авах тийм боломж байх юм бол тэгээд нэг gap year аваарай. Тэгээд тэр үедээ өөрийгөө даачлаад янз бүрийн олон зүйл хийгээд өөрийгөө нээж олох хэрэгтэй шүү гэдгийг би хэлмээр байна. За тэгээд өнөөдрөөс эхлээд 7 хоног болгон бичлэг хийн гэсэн чинь тийм учраас та бүхэнд асуух зүйл байх юм бол асуух зүйлтэй эсвэл бичлэгийн ямар нэгэн санаа ийм зүйлтэй та бүхнээс танаас би зөвлөгөө авах хүсэж байна ч юм уу те. Тийм зүйл байх юм бол комментэнд бичиж үлдээгээрэй. Тэгээд саний миний ялсан зүйлдээ та бүхэнд тулгарсан янз бүрийн асуудал байх юм бол асуух зүйл байх юм бол бас мэдээж хэрэг бичлэг коммент хэсгээр өөрсдөө сэтгэлээ бичиж үлдээгээрэй гэж хэлмээр байна. Тэгээд өөр та бүхний таньдаг хүнд энэ бичлэг хэрэг болно байх гэж бодсон бол өөрийнхөө Facebook юм уу Instagram дээр шеэрлж өгөөрэй. Тэгээд дараагийн бичлэг хүртэл баяртай.